За ерөнхийдөө гол онолт бол 4 сард өнгөрсөн оны сүүлээр ажиллагдсан. Энэ болохоор нөгөө компаниуд ногдлын шийдвэртэй холбоотой бүртгэлийн өдрийн хөдөлгөөн гарсан. Энэ нь бол тагтаал яг бүрдүүлж байгаа нэгдүгээр ангиллын гол хавцаануудад бол нэлийн хөдөлгөөн гарсан. Энэ бол онолтын гол шалтгаан байсан. Тэгэхээр ер нь топ индекс үүнээс цааш ер нь хаашаа чиглэх бол гэсэн таны хувьд ямар хүлээлт байна? Энэ жилийн хувьд бол томоохон өсөлтүүд бол гарахгүй байх гэж харж байгаа. Яг тэгэхээр хөрөнгөлч өөрөө улсын эдийн засгийн тойл гэж яригддаг тийм. Тэгэхээр манай улсын эдийн засаг буюу уул хаан салбарын одоо юу гэдэг экспортын нөхцөл байдал бас тодорхойгүй болсон юм тийм. Арилжаа бас он гараад буурсан дүрдүрэг гэдэг өмнө нь таарчлал буурсан байгаа учраас бас төлөвлөлт одоо нэг 50,000 орчим төвшөндөө энэ оныг дуусгана гэж харж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд энэ оны анхны IPO-ны талаар ярьж байж UBK Holding компани зөвшөөрлөө ерөөдөө зохицуулахаар оноос авсан байгаа. Тэгэхээр та ер нь яг одоо Монголын иргэн бюджет бүртгэлтэй байгаа компаниудыг салбараар нь аваад үзвэл яг юуг нь онцлж харж байгаа бол? За ер нь бол яг хөрөнгөний зах зээл хамгийн анх 2005 онд IPO гарсан гэдэг юм байна. Тэгэхээр 20 жил болж байна гэсэн үг шүү дээ. 20 жилийн хугацаанд нийтдээ 770 орчим тэрбум төгрөгийн мөнгө зах зээлээс боссон байна. Тэгэхээр сүүлийн 2-3 жил ялангуяа банкны салбарын IPO бол хөрөнгөний зах зээлийн бүх хөдөлгөөнд бол гол үзүүлэлтд бол нэлээд том өсөлтийг авчирлаа. Тэр утгаар бол банкны салбар бол нэлээдгүй анхаарал татж байгаа. Ер нь бол манай салбар дээр хоёр гол салбар байгаад харагдаад байгаа. Нэгдүгээрт нь санхүү, хоёрдугаарт нь уул уурхай. Энэ хоёр салбар бол хөрөнгөний зах зээлийн ерөнхийдөө өсөлт бууралтын гол хандлагыг илэрхийлж байгаа. Цааш магадгүй сүүлийн 5 жил явах нөлөөлөх байна. Тэгэхээр ер нь гэтээ яг бүртгэлтэй ХК гэдэг аваад үзэхээр уул уурхайн компаниуд биржид бүртгэлтэй байх нь харьцангуй одоо байгаа нийт компаниудтай харьцуулаад үзэхээр их харьцангуй цөөхөн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь та таны хувьд дотоод ерөнхий биржид Монголын одоо эдийн засгийн гол хэсгийг бүрдүүлж байгаа уул уурхайн компаниудыг бүртгэгдэх нь ер нь ямар ач холбогдолтой байна гэж харж байгаа бол? Нэгдүгээрт энэ хөрөнгөний зах зээлийг тэлэх хамгийн том хөшүүрэг болж байгаа. Хоёрдугаар уул уурхай гэдэг нь өөрөө манай стратегийн хамгийн гол салбар тийм. Тэгэхээр энэ чиглэлд гадны хөрөнгө оруулагч нар ер нь бол орж ирж байгаа шүү дээ. Уул уурхай салбарт хамгийн их орд хөрөнгө татж байгаа. Хамгийн их орлого олж байгаа. Тэгэхээр энэний дагаад нөгөө нэг бусад салбаруудын одоо хөрөнгө хувьцаа бол хөрөнгө оруулалтын эрэлт нь нэмэгт болов гэж харагдаж байгаа юм. Өөрөлдвөл зах зээлийн нийтээр нь бүх салбараар нь хөдөлгөхөд уул уурхай хамгийн чухал үүрэгтэй. Тэгэхээр ер нь маркетинфо одоо платформын зүгээс энэ арилжааны гол хөдөлгөөн ч гэдэг юм уу ер нь зах зээл хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйн дээр яг одоо ямар дүгнэлт байр суурьтай байгаа бол ер нь хөрөнгө оруулагчид арилжааны шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд дотоод хөрөнгө оруулагчид одоо юуг харж тэгээд түүнийг дагаад зах зээл ер нь хэрэг хөдөлж байгаа юм шиг харагдаж байна тийм. Зах зээл ерөнхийдөө манайх ч одоо юу хэлцэж байгаа тоо ярихад өнгөрсөн сүүлийн 5 жил хөрөнгөний зах зээл дээр ингээ хувьцаа авсан хөрөнгө оруулагчдын тоо бараг 2 дахин өсчихэд байгаа. Нийтдээ нэг 630 гаруй мянган хувьцаа эзэмш байна гэж байгаа байхгүй давхарсан тоогоор. Тэгэхээр эдгээр хөрөнгө оруулагчдын дилинк нь бол мэдээж юу гэдэг мэрэгжлийн хөрөнгө оруулагчд биш. Тэгэхээр энэ дээр бол сэтгэл зүйн хувьд аливаа хөдөлгөөн гаргах шийдвэр гаргахад бол юу гэдэг шокинг байдлаар орох магадлал бас өндөртэй байхгүй. Тэгэхээр энэ байдал маань өөрөө эргээд манай нууд зах зээл ижлэхүүдийн чинь бас бага учраас зах зээл дээр богино хугацааны өндөр савлаа үүсгэж байна. Тэгэхээр энэ байдлаар юу гэдэг том хөрөнгө оруулагч нар буюу сангууд тий тэтгэврийн сан гэдэг юм уу тийм том сангууд орж ирж байж энэ балансыг барихгүй бол бас богино хугацааны юм шокууд бол их гараад байна гэж харагдав. Тэгэхээр бас ер нь нэг үе бодвол хөрөнгө оруулагчдын одоо сонгож хөрөнгөө хийх хөрөнгө оруулахын бүтээгдэхүүний тоо бол нэлээд сайн төрөлцсөн гэж харагдаж байгаа. Тэгэхээр таны хувьд бас сая топ индексийн хувьд харьцангуй одоо огцом өсгөө ерөн доктортой хадгалагдана гэж үзэж байна. Ер нь энэ онд хөрөнгө оруулагчид бас юунд илүү хөрөнгө оруулах нь зүйтэй гэж таны хувьд одоо таамаглаж байгаа бол? За хувьцааны хувьд бол мэдээж нэлээд эрсдэлтэй байна. Хамгийн зүгээр хөрөнгөний зах зээлийн хувьд бол бонд бодлого өсчлөө Монгол банк тийм ээ. Тэгэхээр бондыг хуудагаад өсөж байна. Бондын үе чинь одоо нэг зах зээл дээр гарч байгаа хаалттай болон нийлдэг шалтгаалаад нэг 18-аас 20 орчим байх шиг байна. Энэ худалдаа авалтууд нэлээд нэмэгдэж байна. Тэгэхээр энэ дээр хамгийн найдвартай нь бол магадгүй бондын зах зээл байх гэж харж байна. Тэгэхээр олон улсад болж байгаа одоо энэ тодорхой нөхцөл байдал ер нь одоо дийлэх хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад бол нөлөөлж байгаа гэж бодогдож байна. Тэгэхээр энэ тариф худалдааны дайн зэрэг одоо олон хүчин зүйлс байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид ер нь юун дээр илүү анхаарах нь зүйтэй гэж тань харж байгаа бол ер нь ямар одоо стратеги баримтлах нь оновчтой санагдаж байна.
урт хугацаанд илүү тогтвортой зүгээр богино хугацааны энэ шокт гарч байгаа янз бүрийн мэдээлэлүүд шүү дээ. Энэ мэдээллүүдэд одоо юу гэдэг автахгүйгээр одоо яг өөрийнхөө хөрөнгө оруулалтын стратеги зорилгодод юу тулгуурлаад хүлээцтэй байсан зүгээр юм болов уу гэж харж байна шүү дээ. Тэгэхээр энэ онд бас арилжааны одоо системийн шинжилэл бол бас хийгдэж байгаа. За үүнийг даваад бас өнгөрсөн оны сүүлээр байна одоо бас энэ онд магадгүй одоо шорт арилжаа нэвтрэх боломжтой талаар мэдээлэлүүд бол гарч байсан. Тэгэхээр та ер нь энэ мэдээлэлтэй хэр ойр байгаа бол бас шорт арилжаа зах зээл нэвтрэх хугацааны хувьд ямар төсөөлөлтэй байгаа вэ? Миний хувьд бол эх жил нэвтрэх болов уу гэж харж байна. Яг тэгэхээр хөнгөн бийжил сая 4-р сард хувьсаж таврлаараа энэ системийн шинжилгээний асуудлыг хэлцэж яригдсан. Тэгэхээр энэ системийн шинжилгээний асуудал маань зөвхөн хөрөнгийн бирж биш, бусад дэд бүтцийн байгууллагатайгаа цуг хийнэ гэж яригдж байгаа. Тэгэхээр энэ хийгдснээс хойш тодорхой хэмжээний бас нэг системийн зөвшөөрлөх ажлууд явагдах баг. Тэгээд тэрний дараа энэ шорт ажлаа буюу шинэ бүтээгдэхүүн орж ирэх асуудал явж байгаа. Яг журмын асуудал, хуулийн асуудлаар бол үнэхээр үнэхээр тохиолдол энэ асуудал орчихсон байгаа. Одоо журам гарах бах энэ журмын асуудал бол явагдаж байгаа гэдэг би мэдээлэлтэй байна. Тэгэхээр ер нь шорт арилжаа орж ирснээр бас хөрөх чадвар нэмэгдэх энэ давуу талыг бас бий болгохоор байгаа. Ер нь шорт арилжааг огцон молдын үед бас хориглох юм зохицуулалтууд байдаг. Ер нь тэгэхээр харьцангуй шинэ бүтээгдэхүүн орж ирж байгаагийн хувьд бас ер нь уртад ямар одоо бэлэн байдал бэлтгэлтэй байх нь зүйтэй гэж танигдаж байна. Нэгдүгээрт манай үндэсний компаниуд бэлтгэх ёстой. Хоёрдугаарт бас хөрөнгө одоо арилжаачтай орж байгаа, шорт арилжаанд орж байгаа хэрэглэгчтэй боловсруулах буюу мэдлэг болгох ийм асуудлыг томдох ёстой. Тэгэхээр та зах зээлийн хөгжилд одоо магадгүй одоо дутагдaltaй байгаа ч юм уу төдийлөн бас анзаарагдахгүй өнгөрч байгаа хүчин зүйлс байна гэж та харж байна уу эсвэл ер нь одоогийн тражектори хэрэг санагдаж байна. За манай зах зээл ерөнхийдөө яг зөв сүүлийн 5 жилдээ харьцуулахад бүх зүйлүүдээр өсөлттэй байгаа. Гэхдээ энэ бас хангалттай байна. Бусад юу гэдэг яг 90-ад оноос хойш хамт зах зээлд орсон компаниуд улс орнуудтай харьцуулах юм бол хангалттай байгаа. Яг зөвхөн юу гэдэг зах зээлийн байгууллагууд бол чадлаараа ажиллаж байгаа гэж би харж байна. Сүүлийн ялангуяа 2-3 жилийн хугацаанд. Улсын хэмжээнд, бодлогын хэмжээнд асуудлууд байна. Тэгэхээр би түрүүнд дурдсанд хөрөнгөний зах зээл өөрөө аливаа улсын эдийн засгийн толин гэдэг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн холбоотой ямар нэгэн бодлого шийдвэр гарлаа гэхэд маргааш нь тэр нөлөөнд гарч идэг, тэр нь хөрөнгөний зах зээл гарч идэг тийм. Тэгээд тэрнтэй адилхан манай улс юу гэдэг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг урт хугацаанд тогтвортой баримаар байна. Ялангуяа долларын ханшиж гэдэг юм уу тийм. Тэгэхгүй бол энэ гадны хөрөнгө оруулагч нар Монголын хөрөнгөний зах зээл дээр ороход хэтэрхий эрсдэлтэй гэж харагдаад байна. Одоо яг юу гэдэг хувьцаа авлаа гэж бодоход юу гэдэг жилийн нэг 5% өгөөж байлаа гэхэд долларын ханшаа бараг он гараад сая 4 валтчлаа шүү дээ. Тэгэхээр энэ нэргээд тухайн хөрөнгө оруулагчийн өгөөжийг багах болгочих жоох. Тэгэхээр энэ өөрөө ийм маш их юм савлгаатай байдал нь эрсдлийг төвчөөс хөрөнгө оруулагчид болгоомжтой хандж байна. Тэгэхээр ерөөдөө бас дотоодын Монголын хөрөнгөний зах зээлийг олон нийтэд таниулахын ажлыг бол нэлээд өтөвтэй юм хийж байгаа харагдсан. Тэгэхээр ер нь татхад одоо яг бэлэн байдлын хувьд та ямар одоо зөвлөмжийг өгөх вэ? Ерөнхийдөө манай дэд бүтцийн байгууллагууд бэлэн гэж харж байна. Зүгээр гадны хөрөнгө оруулагч нь орж ирэх үгүй юу гэдэг асуудал байна. Зүгээр миний нэг таацаагаар одоо нэг 2026 онд банкуд маань хуулийнхаа дагуу нэг хүчтэй шин дэд хэмжээ 20 байх ч тийм энийг хангах ажлууд маань энэ жил бүх компаниуд маань нэлээд өрчмөнтэй ажиллаж байна. Зүгээр энэ дээр яг гадны хөрөнгө оруулагч нар ямар байдлаар орж ирэх нь үү гэдгийг би анхааралтай харж байгаа. Яг тэрнээс улбаалаад цаашдаа хөрөнгө оруулагч нар нэмэгдэж магадгүй гэж харж байна. Ер нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид за илүү дотоодын зах зээлд оролцдог болсноор хамгийн одоо наан бий болох даваа тал боломжуудыг тавирна гэж бодож байна. Ямар эхнээс л одоо ямар өөрчлөлтүүд ажиглагдаад их бол. Эхнээс хамгийн түрүүнд нэгдүгээрт юу гэдэг зах зээл илүү тогтвортой байна. Хоёрдугаар бусад юу гэдэг компаниуд IPO буюу шинээр хөрөнгө оруулалт татхад энэ мэргэжлийн хөрөнгө оруулалт чинь хөрөнгө оруулалт хийгээд ихч бай багч хөрөнгө оруулалт хийгээд зах зээлд амжилттай болоход илүү дэм болно гэсэн. Тэгэхээр хамгийн ихний юм ачаал бүгд боломж нь.